унтахын өмнө эдгээр үгсийг сонсоод өөрийн мөнгөтэй холбоотой бодол, мэдрэмжээ дахин програмчлаарай. Таны дотоод бодол, мэдрэмж, өөртөө ярьдаг үгс амьдралын тань өнгийг бүтээж байдаг. Тиймээс өнөөшн айдсаа биш, элбэг дэлбэг байдлыг сонго. Тайвшир. Амьсгалаа удаашруула. Танд зориулагдсан зүйл таныг хизээж алгасахгүй. Florence Gaussian нэгэн удаа ингэж хэлсэн байдаг. Таны үг таны бодит байдлыг бүтээдэг. Хүн өдөр бүр өөрийн амьдралыг үгээрээ програмчилж байдаг. Мөнгө хүрлцэхгүй, надад боломж ирэхгүй, өөрийгөө хамгийн золгүй, азгүй хэмээн бусдад тунхаглан дотроо бодох нь таны ухамсарын гүн үсэгт бодит байдал гэсэн дохиог хийлгээдэг. Харин яг энэ мөчөөс та өөрийгөө шинэ бодлуудаар зэнэглээрэй. Одоо өөртөө аяархан хэл. Бүх зүйл миний сайн сайхны төлөө ажиллаж байна. Элбэг дэлбэг байдал над руу урсаж байна. Миний амьдралд зөв боломжууд зөв цагтаа ирж байна. Би явхад аюулгүй. Ийм мөнгийг айдсаар биш, тайван байдлаар гараад илгэн өөртөө татаж байна. Тайвшир. Та мөнгөний араас хөөцөлдөх шаардлагагүй. Бидэнд саад болдог зүйл бидний айдас байдаг. Хэрвээ бүтэхгүй бол, хэрвээ би хангалтгүй бол, хэрвээ алдчихвал яах вэ гэх дотоод дуу хоолой. Гэвч амьдрал айдсанд биш, итгэлд хариу өгдөг. Тайван хүн боломжийг илүү тодорхойдог. Өөрийн үн цэнийг мэдэрч орчлон ертөнцөөс хүссэн бүхнээ хүртэх эрхтэй хувь заяаны хишиг өндөртэй хүн гэж давтан хэл. Та ирээдүгээ сайх хэрэггүй. Учир нь бидний бодол ирээдүг үүсгэхэд нөлөөлж байдаг хүчтэй. Тиймээс өөрийн хувь заяаг сайн сайхан руу тэмүүлэх бодлоор үргэлж цэнэглэж байх хэрэгтэй. Одоо нүдээ ханаад энэ үгийг дотроо мэдрээрэй. Надад зориулагдсан зүйл намайг олж ирнэ. Мөнгө, боломж, зөв хүмүүс би амьдралтай тэмцэлтгээ болж урсгалтай хамт хөдөлж эхлэнэ. Florence Gaussian амьдралыг тэмцэл биш, харин энергийн тоглоом гэж хардаг байсан. Өөрт байхгүй зүйлийг гомдлож, бусдад атаархан хувь заяагаа голн суух нь таныг аз жаргалд хөтлөхгүй. Харин байгаа зүйлдээ талархаж, эргэн тойрондох сайн сайхан зүйлийг олж харав. Хамгийн гол нь дотоод сэтгэлдээ би баянж нээлэг, би мөнгөтэй, би элбэг хангалуун амьдрах хэрэгтэй хэмээх нь таны энергийг шинжлэх, өссөн бодит байдал руу хөтлөх гол нууц юм. Амьсгалаа удаашруул. Танд зориулагдсан элбэг хангалуун амьдралын хэм маяг аль хэдийн замдаа гарсан. Та энэ бүхнийг хүчээр хийх шаардлагагүй. Зарим зүйл тань руу өөрөө ирдэг. Одоо өөртөө дахин хэл. Бүх зүйл миний сайн сайхны төлөө ажиллаж байна. Би мөнгийг айдсаар биш, тайван байдлаар өөртөө татаж байна. Би авахд бэлэн, би хүртэх эрхтэй, элбэг хангалуун байдал намайг хүрээлж байна. Яг энэ мөчөөс эхлэн таны амьдралд хамгийн сайхнаар өөрчлөгдөж эхлэх
болно.